Өдөр өдрөөр хэрэгжүүлэх сургамжууд. 4 сарын 6. Хэрэв хэн нэгэн нь түүний хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаал Бурханаас уу эсвэл би өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ. Иохан 7:17. Энэ ишлэлийн эхний хэсгийг өнөөгийн англи хэлний орчуулгад Бурхан юу хүсдгийг үйлдэхийг хүсэгч нь мэдэх болно гэж орчуулсан. Хэрэг хүн мэдий гэвэл чин сэтгэлээсээ хүсвэл Бурхан харуулж өгнө гэдэг нь юутай гайхалтай амлалт вэ? Нүгэлтэн буруу бууж өгөөд үнэн сэтгэлээсээ Бурхан минь надад өөрийгөө илчлээч гэж залбирахад Бурхан заавал илчилж өгнө. Ийм залбирлын хариу заавал ирдэг. Баруун өмнөд нутгийн нэгэн аваад амьдардаг хиппи залуу бүхнээ дуусгахад бэлэн байлаа. Арх, хар тамхи, секс, далд ертөнцийн гих юмсаар сэтгэлээ дүүргэхийг оролдсон ч сэтгэлийнх нь хоосрол дүүрсэнгүй. Энэхүү хоосрлоосоо яаж салгаач мэдэхгүй байлаа. Цөхрөнгөө барсан хиппид залуу хамаг юм нь хөглөрсөн агуйда. Бурхан минь ээ, үнэхээр Бурхан гэж байдаг бол та өөрийгөө надад илчлээч. Эсвэл би үхлээ гэж хашгирчээ. Тэгтэл 10 минутын дараа түүгээр өнгөрч явсан Христч залуу агуйн аман дээр шагаахтаа хиппи залууг олж хараад "Сайн уу? Таныг дургуутсахгүй бол танд Есүсийн тухай ярьж өгч болох уу?" гэж хэлж гин. Тэгээд юу болсон гэж санана? Хиппи залуу эзэн Есүс Христэд итгэх итгэлээр дамжин авралт хүрэх сайн мэдээг сонсчээ. Тэрээр аврагч дээр ирж уучлал, нэгүүлсэл, шин амийг хүлээн авав. Тэрээр гүн шаналлынхаа дундаас залбирсанд Бурхан сонсож хариулсан юм. Сэтгэлд нь эзний онцгой илчлэл байхгүй мөртөө тэгж залбирсан хүний талаар би юу сонсож байгаагүй. Мэдээж энэ амлалт жинхэнэ Христч хүний хувьд ч баттай. Хүн өөрийнхөө амьдрал зориулсан Бурханы хүслийг мэдхийг үнэхээр хүсвэл Бурхан түүнд харуулж өгнө. Чуулганы нөхөрлөл ямар замаар явах ёстойг мэдхийг хүсвэл Бурхан мэдүүлж өгнө. Тухайн хүнд ямар ч хэрэгцээ байж болно. Гагцхүү Бурханы хүслийг мэдхийг үнэн сэтгэлийн угаас хүсвэл Бурхан тэр хэрэгцээг заавал шийднэ. Гол нь бидэнд чин үнэн хүсэл дутдаг юм. Та бүхэнд үл устдах үгс компаниас орчуулан гаргасан Уильям Макдоналдын One Day at a Time номын хэсгээс уншлаа. Өдөр бүр Бурханы үгтэй хамт